та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаараатай шашуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 25-ны баасан гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн болоод байна. За студид хөтлөгч Чанцаа Аамын найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож байна. Интермед имлэг мөн хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери ГАТ бороо 7 нэмэх плюс хамтран ажиллаж байна. Бэлцэнхануудтай үчим мэндийг хүргэе. За үчим мэндээ манайхан баасан гарагийн мэнд хүргэе. Бацахта бэлэн л үстэй. Билээ. Та бэлэн үү? Билээ. За их юу бэлтчихэд бэлэн байгаад байна. 4 ховтоо сууж байна. За ямар хов байна? За ерөнхий тавч мэдээллүүдийн нас сонсогчтой хүргэе тийм ээ. За өнөөдөр дөрвөн мэдээний нэг нь болохоор за Ким Кардашиантай холбоотой. Нөгөө нэг 11 сая үнэт эдлээ алдсан шүү дээ. Тэрнтэй холбоотой хэрэг дуусаагүй байна. Одоо Парис хотод юу яаж байгаа юм улгаач нар олчиж тэгээд энэ хүмүүсээ олцоод эдгэртэг нүүрлэх гэж байгаа гинэ. Ямар хүмүүс одоо улгаасан те тэрийг бас хүргэе. За дээрэс нь Бэтмений хувцас ч дээ тийм ээ. Одоо Бэтмен ч гоё штэ. Хувцсыг үзэн яддаг тийм жүжигчнийг хүргэх нь. За дээрэс нь сарын 1 сая долларын орлого олох бизнесийн саналаасаа татгалцсан хүүвэн. За дээрэс нь дараагийнх нь асуудал болохоор оддын дайны шинэ ангид хэн тоглох вэ гэдэг. Шинэ гарах гэж байгаа юм тийм. Дөрвөн мэдээтэй сууж байна да. За би бас дөрөв мэдээлүүлцээ. Алдартай охидын хамтлагийн гишүүний нөхөр нь шоронд орсон байна. За тэгэхээр ямар алдартай охидын хамтлаг вэ гэдгийг нутгуу танилцуулъя. Тэгээ Жангум хүүхдэд төрүүлэхэд тохиолдсон явдлын тухай бас орчуулсан. Тэгээ саяхан нэвтрүүлэлт ороод ерөн сүүлийн үед нэвтрүүлэгт орж байгаа юм билээ. Тэгээд өөрийн амьдралч гэдэг юм уу, хувийн амьдрал талаас бас ярьж байгаа юм байна. Тэгэхээр Жангум маань хоёр ихрээ төрүүлэхдээ юу болсон, ямар паянтай байсан тухай хүргэх нь. За мөн Жангумын охин алдартан болох хүсэлтэй байгаа тухай бас мэдээлэл хүргэх юм байна. За дөрөвдүгээр мэдээлэл нь алдартай жүжигчин залуу хор тавдар туссан тухай мэдээлэл хүргэхээр үлдсэн байна. Хор тавдарч одоо ахтруу тий. За тэгвэл би ихний мэдээлэл хүргэчихье тийм ээ. За нэг актер үнэт эдлийн явуулгын яриг бол хэдэн сар жил дамжин штэ. 2016 онд болохоор Парис хотын зочид бодол Америкийн одоо шоуны од тийм ээ. Ким Кардашиан үнэт эдлийг дээрэмдсэн хэргийн шүүх хурал энэ сарын сүүлээр болгож байгаа тав гарсан байна. За тухайн үед болохоор Кардашиан байрлаж байсан тансаг ангиллалынхаа зочид буудлын өрөөнд нүрээ нуусан хэсэг этгээдүүд нэвтэрсэн шүү дээ. Нэвтэрч орж ирээд нийтдээ 11 сая долларын үнэт эдлийг дээрэмдсэнийг тухайн үед болохоор Францын хэвлэлүүд юу гэжсэн гэхээр энэ бол 100-ны дээрэм биш бичижсэн бүр дээрэм гэж нэрлэжсэн. За тэгээ эндээсээ нөгөө ч нөхөр мөхрөө удаал онгоц монгоцоор буцчихсэн шүү дээ. Буян болж байсан. За дээрэмдүүлсэн эд зүйлсийн дотор тухайн үед Кардашианы нөхөр байсан тийм ээ. Kanye West-ийн бэлээс алмаазан бүгж яг байсан нь нэлийн том бас асуудал дагуулсан. За 4 сарын 28-нд эхлэж байгаа юм байна. Одоо их даваа гарагт эхлэж байгаа. Парис эхлэх шүүх хуралд Кардашиан өөрийн биеэрээ мэдүүлэг өгөх юм биш үү? Өгөх гэж байгаа юм байна. За тэний өмгөөлөгч нь болохоор Майкл Родс яг баталж хэлсэн байлээ. 2016 оны одоо онд болсон энэ хэргийг болохоор Франц улсаас сүүлийн 20 жилийн хугацаанд гарсан хувь хүний эсрэг хамгийн том дээрэмийн ажиллагаа гэж тухайн үед бас шууд үзчихсэн. Өмнө нь 20 жилийн хугацаанд тийм болж байгаа бүл юм билээ л дээ. Ингээд энэ хэрэгээс хойш 4 сарын дараа Францын өмнөд нутгаас болохоор 68 настай хөгшин Амор хочод Амор Аид Хидачиг баривчилсан байгаа юм л да. За тэгсэн чинь энэ дээрмийн хэрэгт оролцсноо хүлээсэн байна. Тэгээд дээрэс нь би надад гэмт хэрэгт чи одоо дээрмийн хэрэгт бол оролцсон. Гэхдээ би бол толгоолоогүй гэж хэлээд лээ. Толгойлогч нь бол би биш байсан гэдэг. За тэгээд хамгийн сонирхолтой нь энэ дээрмийг хийсэн хүмүүс нь бүгдээрээ ахмад наснууд байсан. Тэр нь л их сонирн байгаа юм байна. Одоо залуу ч юм уу тийм залуучууд ш дандаа өндөр настай юм хүмүүс байсан. За тэгээд Францын хэвлэлүүд хэдийг болохоор одоо өвгөн дээрэмт гэж нэрлэдэг байгаа юм биш үү бүр. За 2016 оны 10 дугаар сарын 2-оос 3-ны шилжих шөнө Парисын загварын 7 хоногийн үзгээрийг тухайн үед очсон байсан Кардашиан чөчөд бодлохоо өрөөнд цагдаагийн хувцастай хэсэг хүн нэвтэрч гэж орж исэн. За тэгээд Гивинчи брендийн шоуг үзсэн Кардашиан шүн дундын үед игч Куртнигийнхаа хамт өрөөндөө буцаж ирсэн байгаа юм л да. Тэгээд тэднийг өрөөндөө ороход нь дээрэмч толгойд нь бууд болгосон эхлээд нь тэгээд маш тод Франц аялгаар англи хэлээр хураандаа зус бүгжээ өгөө гэж харсан буюу хуруунаас нь бүр ингэ дээрэмдсэн байлээ. За тэгээд энийг нь бол сүүлд цагтаад мэдүүлсэн л хэлээ. Тэгээд энэ бүгж нь хэдэн төгрөгийн үнэтэй ингэ гэсэн чинь 4 сая орчим долларын үнэтэй. Эдгийнэ тийм мангар том алмаазын ширхтээ бүгж байсан. За дээрмийн дараа эгч дүүс болох Кардашиан тийм ээ амийг нь боосон, дээрээс нь гарыг нь хүлээд угаалгын өрөөнд ер нь бол орхисон буюу аз олчны биедэн гэмтэл учруулаагүй. Тийм мэдгүй одоо ингэ буудаа хийцэн бол яандаа л гэж бодсон шүү дээ. Тухайн үедээ дээрм хийж явах та.
За тэгээд Кардашины хувьд болохоор нөгөө хувийн амьдралаа дэлгэгдэх тий үнэт идэлээ сошиалд байнга харуулдаг дээрэмжтэй ажиллагааг ийм хурдан гүйцэтгэхэд нэлийн төхөн болсон гэж мөрдөгчд өстө төгөнд юм бэлээ. Юу авсан, юу хөдөл зууж байгаа, хаана явж байгаа нь бүгд олонний Тэнд одоо тиймтэй байгаа гэдгээ стор хийсэн байсан байх та. одоо 3 маранд бүгд чинь ингээл харагдсан юм байлгүй. Тэгээд дээрээс нь зураг хөргөө байнга авахуулаад хийж байгаа ш. Тэгээд загварын 7 хоног үзэх чинь энэ буудалд байрлаж гин гэдэг ч юм уу. Ингээл ярьсан байна. За тэгээд дээрэмжтийн нэг нь болохоор одоо 71 настай хүн. 71 настай ЮНИСЕФ-аас гэж хүн байгаа. Бас хэргийн газраас ундаг дугуугаараа цогтож явахдаа нөгөө 30,000 еврогийн үнэтэй алмазын шигтгэдэг загалмай гээснийгээ сүүлд нь нэг хүн гудамжнаас ингэж олж авч ирсэн юм байна. Тэр дээрэмдэж авсан юмнасаа бас гээгээд ингэж явсан юм байна л та. За дээрэмцээ зүйлсийн цөөн хэсэг нь цогтох замд энэ мэтэр ингэж гээгдээд ганц нэгээрээ алга болцсон. Тэгээд идэр нь бол харамсалтай нь одоо хүртэл олтойг байгаа. Энэ олсон үн мэдээж өгөхгүй л байх л та. За ингээд энэ сэжигчнүүд Бэлэг улсад гаргаад зарсан гэж таамаглаж ирсэн. За бас энэ хэргийнхээ дараа болохоор би Ким Кардашиныг хулгайсан нэртийн ном бичсэн гинэ бүр өөрөө. Тэгээд би хулгайч гэдгээ зарсан юм аасан юм. За өөр нэг сэжигт нь болохоор 69 настай. Диди Доброк гэдэг хүн байгаа. Өөрийгөө Кардашины өрөөнд ороогүй. Би яг өрөөр нь бол ороогүй. Би хамт тэр бүлэглэлтэд явах нь явж байсан. Гэхдээ би тэр нөгөө бодлынхын өрөөний гадаа зогсоод хүн хүлээж ийсэн. Хүн харж ийсэн. Буюу одоо нэг харуулын үүрэг гүйцэтгэж ийсэн гэж хэлээд байгаа юм билээ. Тэгээд сонирхолтой нь энэ дэрм иргэдтэй 12 хүн холбогдсон. Нэг нь нас орсон юм байна. Өндөр настай байсан учраас нэг нь болохоор 80 настай. Эрүүл мэндийн шалтгаанаар одоо шүүх хуралд оролцох боломжгүй учраас 10 шүүгдэж байгаа юм байна. Тэгэхээр нэг ойролцоогоор 69-оос 80 насны 80-аас дээш насны хүмүүс л энэ хэргийг үйлцсэн бол таараад байна. Тийм ээ. Тэгээ ер нь жоохон настай хүмүүс хийсэн юм шүү дээ. Гэхдээ сонирн байгаа зү энэ өндөр настай хүмүүс дээр юм ийгээд ингэ явж ин гэхээр. Гэхдээ манай аавч нэг юутэй бас компанид ажилладаг гэсэн нэг гадаад далмалтай гэлтэнгүүд яг залуу хүмүүс ч гэлгүй гэдэг юм л шүү дээ. Гадаадууд чинь хөнгөн шиг юм байгаад юм л шүү дээ. За ямар ч байсан юм нэг хөвшин дээрэмжт гэдэг нэртэй алдартай бүлэг хүмүүсийн шүүх хурал одоо 28-нд болох чинь тэгээд 17 шүүх хурлаараа орох юм байна. Нэг нь нас урцсан байна. Нэг нь бол 80-тай учраас эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцохгүй гинэ. Гэхдээ тэгээд яагаад тулгаас юм болоо те? Ингээл баригдчихэж шээ. Харин одоо тэгэл трийг өөрснөө хэлэндээ яг яасан. Тэгээд дээрэс нь өндөр настай байр одоо насны бүхсэн сайхан жаргалтай байл гэж утсан юм билүү те. Харин одоо их мөнгө олоод аз жаргалтай амьдрий гэж утсан юм уу? Амьдралын асуудалтай хүмүүс юм. Гэхдээ тэгээд ном бичдэг юм ч үү. Би нэг хулгайч юм аа гэд. Тэр ном нь хэр зузаан ном юм бол. Нилийн зузаан ном билээ шүү бас юм. Тэг чи хулгайгаараа тэр удчихлаа. 2016 онд гарч ирсэн. 2016. Тэр оноос хойш. Тэр оноос хойш сайхан ингээ ном сом бичсэн шигээ ингээ баригдахгүй шиг яваад байсан. Яг хүмүүс төсөөлөхгүй л гэж бодсон байх л та. Гэхдээ миний санаанд ч гэсэн нэг 69-оос нэг 80 82 3 та хүмүүс дээр мийгээл те 12-лаа нийлцэн бүлэг үүсгээл хулгай хийгээл тэгэл Ким Кардашиныг барьцаалаад толгойд нь буу тулгаснаа наа бүгжөө төсөөлөхдөггүй л байна л та. Бай гэж бодоход нэг байл да 50-аас доош насны. Гэтэ багтай байсан гэсэн тийм багтай байсан. Тэгэхээр одоо би хаа нэг тийм залуу хүн шиг байсан юм байна. Манай хулгай талцсан хэд ч гэсэндээ одоо анзаарсан байлгүй. Одоо найруулагч зураг өгсөн биш. Мань хүн өөр ингээ ном барьсан зогсож. Гэхдээ мэдгүй тийм хөнгөн шиг юм байсан. Тэгээ дугуй унаа зүгтааж ин гэхээр одоо тийм айцгүй байгаас араас нь цагдаа машиндаг унгааж мунгаа. Тийм заримын замдаа гээсэн байгаа юм. Тэгээ тэндээс зарим нь олцсон, зарим нь бол олдоогүй л байдалтай л ингээ явж байгаа юм байна. За зөвл одоо удахгүй шийдвэр гарах байлгүй шүү. Тий 28 шүгтлээ. Энэ бас нэг удах байх уу тийм ч хурдан бас шийдэгдэхгүй л байлгүй. Сайн хамтралчаа танилцуулаад өргөжлүүлье. Таныг сонсож байна интермед имлэг. Интермед имлэг хавдраар өвцөн өнд зориулж мэдээлэл зөвлөгөө өгөх сонирхсан асуултанд хариулах 5 удаагийн төлбөргүй нээлттэй өдөрлөгийг зохион байгуулад явж байгаа. За хавдраар онцлогдсон хүмүүс хаана хандах, дараагийн шинжилгээгээ онцлогоо юу байх, те төлбөр мөнгө хэд уулах, за ямар хоол унд идэх, дэглэм ямар дэглэм барих вэ гэх мэтчлэн мэдээж маш олон асуудлууд гарч ирдэг те. Тэгэхээр мэдээж тэр өвдсөн хүнд ч гэсэндээ гэр бүлийнхэнд нь ч гэсэн анхаарах ёстой зүйлсүүд байдаг. За тэгвэл эдгээр асуултанд нь хариулт авах боломжтой юм өдрөлийг зохион байгуулж байгаа юм интернет имлэг дээр. За энэ өдрөлөг 2-7 хоногт нэг удаа үн төлбөргүйгээр нийт 5 удаа интернет имлэг дээр зохион байгуулагдаж байна. За хамгийн ихнийх нь 3 сарын 28-нд болсон. Дараагийнх нь 4 сарын 11-нд. За 3-т нь болохоор 4 сарын 25-нд буюу өнөөдөр 15 цагт болсон. Одоо 2 өдрөлөг үлдсэн байгаа. Энэ нь болохоор 4-т нь уушиг голтын хорт авдрын онцлогоо имжлэгээ хяналт. За 2025 оны 5 сарын 9-ний баасан гарагийн 15 цагт болох юм байна. За 5 дахь өдрөлөг нь бусад төрлийн хорт авдрын онцлогоо имжлэгээ хяналт гэдэг одоо урайтагаар 2025 оны 5 сарын 23-ны баасан гарагийн 15 цагт болох юм байна. Тэгэхээр ямар ч үн төлбөргүй явагдаж байгаа шүү дээ. Хаяг байршлын хувьд хан улд өрөг 19 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө интермед имлэг 4 давхарт барилга хурлын танхимд болж байгаа юм байна.
За тэгэхээр хаяг барьжлыг нь бол хэлсэн тийм ээ. Хувцсны дугаар нь 77 техник 11 11 77 техник 11 11 гэсэн дугаарлуу залгаад илүү дэлгэрэнгүй мэдээлэлээс аваарай. Сошиал хаяг нь интермед цэгийн имэн за мөн интермед хоспитал Монголиа гэдэг ахаргаар ирхнэ. Баярлалаа хамтран ажилласан таныг сонсож байна. Интермед эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Хүний хөгшөрсөн гэж бодож болохгүй нэ л гэсэн байна. Үгүй харин тийм Та ээ. нэг дээр амир цаг дээр ярьсан шүү дээ. Бас нэг настай тэр толгойлогчийн настай өвгөн байгаа Тийм шүү дээ. Тэг чи Монгол ус ирэх шүү дээ. Тийм. Тэгээ одоо ингээ марш гэсэн дээр за одоо яста яасан ч яах вэ ингэж баяжаач болоо өнгөрөх гэсэн өгчүүд байсан болов даа л гэж. Тийм л бололтой. За дараагийн мэдээлэл алдартай охидын хамтлагийн гишүүний нөхөр нь шоронд орсон байна. За 90 оны сүүлээр за 2000 оны ихээр маш алдартай байсан солонгосын охидын хамтлаг Пинкл гэдэг хамтлаг байсан. За энэ хамтлагийн гишүүн дуучин жүжигчин Сон Юри 2017 онд гольфийн дасгалжуулагч Ан Сон Хён гэдэг хүнтэй гэр бүл болсон. За тэгээд тэд гэрлээ 5 жилийн дараа ихэр охидтой бол за жүжигчин бүсгийн үед бол одоо фэнүүд нь хөөхстэй сайхан гэр бүл зохиогоод аз жаргалтай амьдарч байгаа хаа гэж бодсон чинь 2021 онд нөхөр нь крипто валюттай холбоотой хэрэгт холбогдсон ил ус юм байна. Гэтэ энэ бол сүүлд 2021 онд холбогдчоод сүүлд хэдэн жилийн дараа ийм асуудал холбогдсон гэдэг нь мэдгдсэн байлээ. За тэгээд яг ямар хэрэг байсан бэ гэхээр Кан гэдэг эрхэм жүжигчний нөхөрт тусгай койныг Bison гэдэг солонгосын хамгийн том крипто валютын арилжааны платформд бүртгүүлээд өгөөч гэж гуйсан гинэ. Гэтэ гуйх ухтаа ингээ ахуултай л болж байна. За тэгээд ахуулын хэмжээ нь хэр хэмжээнд байсан бэхээр 3 тэрбум вон биллионер авсан юм байна. 400 сая воны 2 брендийн том үнэтэй цаг авсан. За үнэтэй дээд зэрэглэлийн рестораны гишүүнчлэл. Мөр ийм энгийн одоо хүмүүс орох боломжгүй гишүүнчлэлтэй хүмүүс ордог тийм өндөр зэрэглэлийн ресторанууд байдаг юм биш үү. За тэгээ энийг болохоор өөрийнхөө хамсаатнуудтай хамт ингээд нөхөр нь хувааж авсан гэсэн үг. За гэхдээ болоогоо бас худлаа хэлээд тусдаа өөртөө 2 тэрбумыг бас завшсан юм байна. За тэгээ нэгээс нь доо хээл хахуул аваад хүн хуурч заллин хийсэн хэрэгт холбогдсон гэсэн үг. За харин жүжигчин бүсгүй тухайн үед өөрөө сошиал хаягтай манай гэр бүл тохиолдсон шудраг бус одоо шудраг бус явдал бол их гомдолтой. Тэгээ энэ асуудлын яг ингээ үнэн тодорхой хаа гэдэгт би итгэж залбирч байна гэсэн мэлээ. Тэгэхээр нөхрийг бол ер нь буруу маягүй. Яг нэг юм хэлсээр л одоо ингээд шормоор нь орох гээд ингээд хурлуулах гээд байна л гэж байдлаар пост оруулсан гэсэн. Тийм. За тэгсэн уг хэрэгээ шүүх хурал өнгөрсөн онд болоод за шүүхээс жүжигчний нөхөр 4 жил 6 сарын хорих ялгааносон. Тэгэхээр одоо үнэн болж таарч шин. Батлагдсан ба шүү дээ. За тэгээ одоо шоронд хоригдож байгаа. Харин жүжигчин бүсгийн тухай өнөөдөр шинэ мэдээлэл гарсан. Тэгээд 2023 онд харьяалагдчихсан Entertainment-аагаа гэрээнд дуусаад дахиж сунгаагүй яг нөхрийг нь хэрэг асуудал гарсан байсан үе гэсэн үг шүү дээ. Тэгээ нэгсэн одоо нөхрийнхөө асуудлаас болоод урлагаас бас хэсэг завсарлага авсан байсан бол өнөөдрийн мэдээллээр урлагтаа эргэн ирээд одоо нөхөр нь шоронд байгаа өөрөө 2 хүүхдээ өсгөх хөстө мөнгө төрөх хэрэг болно шүү дээ. Тэгэхээр нөгөө home shopping тал руугаа салбарлуу ороод ус юм сурталчилгааны ажлуудад орж эхэлж байгаа гэсэн мэдээлэлээ. Тэгээд солонгосчуудаас сэтгэлээ харсан ч нэгэн цагт бол те хамгийн алдартай хамгийн хөөрх одоо тэр хамтлагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйж яригдчихсэн. Тэгэл хүн болгон сайн хүнтэй суугаас гэж бодчихсон ч одоо ингээд нөхөр нь буруу асуудалд орооцолтоод өөрөө ингээд 2 охинтой нөхөр нь шорон 4 жилийн дараа гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Одоо өнгөрсөн онд тасалж чинь тийм байна. Энэ ийм байдалтай байгаа нь ер нь жоохон хэцүү юм даа л гэсэн бэл. Нэрэл ямар төвөгтөөч байдалд орчвол тий. Тэр хүний нэг цагаан ялам гэж байдаг юм шүү. Сайхан явна энэ л ста бараг л айтайхан явна гэл яг нэг хүний голчлол тэгээд ахаар тий. Ингээд дамраараа хэрэгждэг юм санагдаад байна. Энэ алдартмууд бизнесмэнүүдтэй их суудаг юм байна. Тэгээд яг энэ байдлаар одоо нөгөө эдийн засагчид юм яг янз салбарах байгаа юм л да. Тэр салбар дундаасаа яг ийм мөнгө төрөхтэй холбоотой салбартны хүмүүстэй суусан алдартмууд юм бас дийлэх юм гэмт хэрэгт холбогдсон юмнууд бас байгаад илээ нөхрүүд нь. Энэ алдартууд яадгийн одоо нэг юм алдартай болонгуудаа нөгөө сүүгэтийн жилдэр сохор болцоогоор хоорондоо танилцахтаа дандаа бизнесийн хүмүүсийг танилцуулдаг алдартай бүсгүүчүүдэд. Тэгэхээр нөгөөдөл нь бас юм буруу зөрүү одоо ямар ч бизнес босгоцсон байдаг. Тэрнээс болоод асуудалд ордог ч юм уу. Мэрсэр гараад идэм бил. Сони юмаа тэгээ зүгээр ингээд яг өөрийнхөө мэрэгчлэр гэдэг ч юм уу хийж байгаа ямар хангалттай мөнгө болоод заавал нь буруу зөрүү юм руу орохгүй болтгүй юм бах та. Харин тэгвэл нөхөр нь бол гольфийн дасгалжуулагч болж шүү дээ. Эхнэр нь ч гэсэн сайн өнгөрсөн хугацаанд олсон мөнгө бол хангалттай их байсан. Тийм гэтэл одоо яагаад ийм их мөнгө идээ дундуур нь завчаад тийм болсон одоо тэгэл шунал юм. Одоо түүний шунал дуусахгүй юм да тий. Ахиж нэмжил болгож байгаа. Тэр юм монд хавхал махал авсан юм нь яасан чи их юм тий. За дараагийнх нь мэдээлэл хүргэе. За Бэтмений өмсгөлийг үзэн яддаг алдартай хий юм бэ. Тэг маш аимшигтай хувцс гэж хэлсэн байлээ. Бен Аффлек. Роберт Паттинсон байсан боловч л. Бен Аффлек хэлсэн байна. За анх чинь бол 1939 онд сарсан багванаас санаа бүтээгдэжсэн Бэтмений түүхийг бол хүн болгон мэдэх бах тийм ээ. Анх Америкийн нэгдсэн улсын жүжигчин Лewis Wilson дүрээ амьлуулж байсан. За тэгээд Роберт Лонли, Адам Вест, Жорж Клуни, Бен Аффлек зэрэг олон араас нь бас тоглосон байдаг. За Бэтмений хар юм нөмрөг
За дээрээс нь хар багтай хүчрхэг хувцалтай дүр төрхөөр нь бол маш сайн мэднэ. Тэр нь Бэтмений хувцсыг хүмүүс хинч юу гоё л харагддаг ш тийм ээ. Ямар ч залуу маш хүчрхэг харагддаг. Ялангуяа доор нь гарч ирсэн тэр ирүү. Нэг ирүү нэг ийм юу шиг ирүү те. Тэр чинь нөгөө хүмүүс шоколад бөхс шиг ирүүтэй юм гэдэг. Энэ ирүү нь их л сүр харагддаг. Тэгээд энийг өмссөн ямар ч залуу нэг юм бак хүчрхэг харагддаг юм байна л да. Тэгээд одоо хүүгүүдийн бас дуртай нэг дүр шүү дээ. За тэгсэн чинь бодит байдал дээр тэр сайхан өмсгөл нь жүжигчдийн хувьд бол хамгийн духгүй хамгийн аимшигтай хувцс гинэ. Тэгээд энэ Бэтмений хувцсыг орсон чинь мөөгийн санаанд ороод толд. Мөөгийн ах нэрээ өмсчихсэн шүү дээ тий. Би мөөгийгөөс нэг асууя гэж бодож байгаа юм. Хэр духтай байсан бэ хөө гэж асуух чаад. Тэр нэг баг нь бол тухгүй ах гэж бодогддог шүү дээ юу. Тэгээд чи юу юм бэ лээ? Нэг гоё харагдана гэдэг. Мөөгийн ах чинь нэг тийм цог хорхоо шиг харагдсан шүү дээ тий. Яг тэр хүнд толгоонд нь тааруулсан бариу хийвэл арай өөр харагддаг гэж магадгүй. Мөө бол нэг тийм гоё л арай харагдахгүй. Томцсон ч байлаа одоо. Ах тэгээ оройн нэвтрүүлэг нэг сонсдгоо юм чи хэлчих. Лайв үгэртэй хоол идэл харагдсан. Тэгээ би мөөгийгөө зүтгэх нь яриад тоохгүй багтаа л гэж бодсон. Тэгээ энэ үнэхээр аимшигтай хувц гинэ. За тэгээ сүүлд болохоор жүжигчин Бен Аффлек Жейкгүй гэдэг сэтгүүл төгсөн ярилцлаганд энэ тухайд дурдсан байлээ. За тэгээ юу дурдсан гэхээр би энэ Бэтмений өмсгөлд ёстой үнэхээр дургу өрмөр байсан. Тэр өмсгөл маш аимшигтай гэж хэлсэн маа. Үнэхээр аимшигтай. Тэгээ яагаад гэдгсэн чинь агаар салхи орох боломжгүй битүү гинэ. Тэр одоо за яг ингээд хамраараа давсгал авч байгаа. Бусдаар бол ямар ч агаар ордгоо гинэ. Тэгээд дизайнеруудын хувьд болохоор хувцсыг нь яаж гоё харагдуулах вэ гэдэг талаас л хардаг болохоос ш тэр хүн тэрийг хүний бие тухтай нэ тухгүй нэ гэдэгт анхаардаггүй гэж шүү дээ. Тэгээ шүү дээ. Одоо ингээд аамигч маань гоё гэж бодсон байгаа шүү дээ. Угаасаа үзэж байгаа хүнд гоё харагдуулах гоё л харагдаж байгаа шүү дээ. Тухтай байдлаас хийчих юм бол тэр чинь арай өөр л харагдах тий. Хөл мөлөө салаамалаа гаргах тий нэг ийм гоё сунж мундаг ч юм уу тий арай өөр л хийх байна. Өөхөө гинэ. За тэгээд хүн өмсөх тухайд бол ер нь бодоод ч хэрэггүй дээ гэж хэлсэн байлээ. Тэр хувцсыг ингээ өмсөхөөр дотор нь зүгээр л ус асгацсан юм шиг хүлэрдэг. Харахгүй шүү дээ битүү юм байгаа юм чи. Мөг ах чинь байсаж байгаа толгоонтгоо аваад дээ өшөө тайлцгаад шидчихээ. Зургийг тэгээ цуг тавьсан юм шүү дээ. Яа, бас л Бэтмен штэ. Бэтмен босноо. За тэгээд яасан ингэ гэсэн чинь өөрөө ядаж яхад дээрээс нь нэмээд айгүй хүлэрдэг хүн гинэ. Тэг би өөрөө хүлэрдэг хүн. Тэгэхээр тэр хувцсыг өмссөн үедээ зүгээр л урсаж байгаа ус шиг болчдаг гэдэг ингэ нялцганаад хамгийн юм тухгүй болчдаг. За энэ кинонд төвлөрөхөд ер нь бол хэцүү болгож байсан буюу хүн ер нь тухгүй өмсчгөл тэгэл тухгүй шүү дээ тий. Маш их халууздаг гэсэн энэ хувцсыг өмсгөд огтхонж баатардаг юм шиг мэдрэмж надад бол төрөөгүй гэж хэлсэн байлаа. Харин шууд бүр ингээд туйлдаад хүлэрсэн нэг юм нэлцаасан юм болчоод байсан. Магадгүй хүлэрдэггүй бусад залуустад ямар санагдцыг би мэдэхгүй байна. Бас гайгүй л байсан баха гэд хэлж байгаа. Тэгэхээр эн чинь гэхдээ би битэмж бүгд л адилхан хүлэрсэн байлгүй дээ тий. Тэгээ энэ Бэтмений дүрийг бүтээж чадах нэг 30-аас 60 удаа өмссөн гинэ. Тэр 30-аас 60 удаа ийм байдалд л орсон гэсэн үг. За тэгээ тэр хувцсыг нэг л өмссөн бол ариун цэврийн өрөө орох нь бүхэл хөдөлгөд ч хүндрэлтэй байдаг. Тэр одоо шэйн мэн гэдэг ойлголт байхгүй. Газ өмссөн бол зураг авалтад дуусны дараа л 0 тайлж ижил тэр 0 орох юм байна л та. За тэгээд яг хуу Бэтмений өмсгөл кино бүр дээр өөр загвар хийцээр бол хийгддэг. За 95 онд хийгдсэн хувцс нь болохоор тухайн үед хамгийн муу хувцс одоо загвартай хувцсаар бас тухайн үед тодорч исэн юм байна. Учир нь өмсгөл нь биеийн хэлбэрийг хэд тодруулсан хөхний товч нь харагдаж байгаа юм шиг байгаад байсан гинэ. Тийм учраас үзэгчдийн дургуг хүргээд шүүмжлэлд дагуулсан байдаг. За тухайн үед Бэтмений дүр тоглосон Жорж Клуни хэлэхдээ би Бэтмен киноноос үргэлж уучлалт гуйдаг аа. Тэг хөхтэй костюм өмсөө бүр дийжсэн билээ. Ийм эмхтэй хүн шиг хөхтэй костюм өмсөөд өөрийгөө яг л гошин шогийн баатар мэдэрдэг байсан гэж хэлчихлээ. Тэгэхээр Тэгэхээр тэр нөгөө булчин гэдэг нь цаанаас хийцэн байсан байх та. Харин тийм цаанаас нь хийнгүүд энэ дэр нэг хөхний толгойн нэлээд тодлох толгой харагддаг юм. Тийм ээ. Тэгээ өөрөө хэлээд байгаа сте. Нэг хөхтэй костюм өмсөнгүүтэй нэг тийм л харагддаг да. Өөрийгөө яг л гошин шогийн баатар шиг би мэдэрдэг байсан гэж хэлэхээр нэлээд л онцгүй бас хийсэн болж таарад байгаа юм л да. За тэгээд үүнээс гадна Бэтмений дүр тоглож байсан бусад жүжигчид гэсэн өмсгөлдөө тийм ч дуртай байсан гэдгийг сэтгэлээс нь бас уншаад өгье тийм ээ. За Кристиан Бэйл хэлэхдээ эхлээд өмсгöd амар сүртэй санагдсан гинэ. Гэхдээ удалгүй би бүр хүзүүгэж хөдөлгөж чадахгүй гэдгийг ойлгосон буюу яг ингээ баглаа тавьсан байсан. Тэгэл эргээ бодохноо яг л нэг юм нөгөө булшинд орцсон эвтэж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг байсан гэж ярьж байсан. За Мишель Коттын хэлэхдээ болохоор Бэтмений өмсгөл яг л хөстэй усны хувцс өмсөж байгаа юм шиг санагддаг байсан гэж хэлсэн. Валт Килмер хэлэхдээ болохоор тэр өмсгөлийг өмссөн үед бараг л амьсгалж хөдөлж чаддаггүй байсан. Зүгээр л бусдыг сонсоод л ингээ сууж байдаг гинэ. Хүмүүс намайг яг л нэг юм хөшөө сууж ин даа л гэж хардаг байсан бах та гэж дурдсан байлээ. Тэгэхээр одоо
тийм л тухгүй хувцаахан. Тэгээ дээрэс нь удаан хугацаагаар өмсгөд хөөхтэй л хаалт тий. За Бэтмен киноны үргэлжлэл Бэтмен болохоор 2027 оны 10 дугаар сарын 1-нд нээлттэй их товтойгоо биш үү бас шинэ нэг гарч байгаа юм байна. Үнэхээр тухгүй хувцалт харсан. Дараа нэг өмсч үзүүл яа тий та. Би юу? Би өмсөж Суперменийг өмсч та. Бэтменийг өмсөд хоёлаа нэг сууж явах уу? Одоо бас байж болох юм те. Тэгээд хоёлаа амьсгалч чадахгүй. Бэлэн штэ мөөгийнхаас гуугаад өмсөөлөө ерөөсөн. Тий бэлэн байгаа те. Бэтмений хувцаа өгчхөө хөөгээд аваад авах юм да. да. Орж штэ те. За үргэлжлүүлэн дараагийн мэдээллийг хүргэе. Жангум хүүхдээ төрүүлэхэд нэг хөвгтөө явдал тохиолдсон байна. Тэгэхээр тухайн харьцаая. За Дэжангум драмын Жангумын дөрөв бүтээсэн жүжигчин Ионе 2009 онд 20 насаар ах бизнесмен Жон Хуян гэдэг эртээ гэр бүл болж 2011 онд 40 настайдаа хоёр ихэр хүүхд төрүүлсэн. За тэгээ хоёр ихрээ өөрөөрөө төрүүлсэн буюу одоо ямар нэгэн хийсвэр хагалгаанд ороогүй юм байна л да. Тэгээ тухайн үед удаан ч өвдөг нэг тийм айхтар өвдөлтэн удаан явдаг шүү дээ. Тийм байхгүй маш хурдан төрчихсөн ихтэй жүү төрсэн юм байна. Тэгсэн хариуцсан юм чи нэг өдөр ороод ирсэн гэнэ. Төрснийхэн дараа байсан юм уу да. Тэгээ орж ирснээ та энд байгаа хүүхнүүдийн өстөн дайсан болчих шиг боллоо гэж хэлсэн юм байна. Чи эмнэлэг хэмжээнд хажуу зэрэгэлдээ зөндөл их хүүхнүүд хэвтэж байгаа шүү дээ. Өвчтнүүд. Тэгээ гайхаагүй чи юу яагаад би өстөн дайсан болчдөг лээ гэдгсэн чинь жүжигчний хэвтэжсэн өрөөний хажуу өрөөнд нь нэг одоо бэр гэх юм уу те хадам ээжтэйгээ нэг бүсгүй байсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө хадам ээж нь л жишээ аваад байнга Ионе жүжигчнийг яриадсан гинэ. Чи одоо харалдаа энэ Жангум дүүчтэй өдөө хөгшөрчөө дүүч гарчаа өөрөөрөө төрж гин. Чи яагаад ингэ өөрөөрөө төрж чадахгүй байгаа юм гэдэг. Хадам ээжүүд нэрэл ингээл үгээрээгээл жан энэ хөгшин настай хүн ингэ өөрөөрөө төрж гин. Чи залуу хүн байж яхаараа чи хийсвэрт орох гээд байдаг ингээ хадам ээж нар үглээдсэн. Тэг яг тэндээс хүмүүсгүй энэ нэг юм ядчихад яагаад эндээ ирээ төржөө гэх те. Нэг иймэрхүү явдал тохиолдож байсан тухайгаар ирсэн байлаа. Тэг ямар ч тач одоо 54 настай жүжигч маань нэг нэвтрүүлэлт оролцох үеэрээ одоо хүүхдүүдийн багын зургийг их хардгаа. Дааж одоо том болоод хөрдөн байхаас илүүтэйгээр шаналгах асуудал ихтэй болсон. Тэгээ хэрвээ 40 насны эхлэлд байсан бол би дахиад төрмөр байна гэсэн мэл. Тэгээ хамгийн дотн байнга уулздаг найзаараа эхнэрийн өрхтөр драмагаар бидэнд танигдсан жүжигчин Жансойтэй их уулздаг юм байна. Мингээ сольдог гэж байгаа шүү дээ. Тэгээд ягаад тэгэхээр их ойрхон гэртэй байна л да. Тэгээд нөгөө хоорондоо чи хаана энэ нэтрэ гэж дахиад нэг өөр ус юу байсан шүү. Сэтгүүлч байсан маха хөтлөгч ихтэй байсан. Энэ гур маань хэлэл хаяа одоо нэг нэгнээ завтаа юм бол ойрхон гэртэй учраас уул мууланд алхаж дасгал хийдэг гэсэн байлаа. За тэгээд дээрэс нь бас нөхөртөөгөө маргалдах үе бол байдаг тухайга ярьсан байна. Тэгээд маргалдах шалтгаан нь юу вэ гэхээр чи хаалгаа нээчлээ, чи хаалгаа хаасангүй, чи салхи оруулаа боллоо ч гэдэг юм те нэм энгийн зүйлсээр маргалддаг. Гэхдээ нэг тийм сүртэй маргаан гэхээсээ илүүтэйгээр уйдаад идэг гэж штэ. Харин тийм юм шиг байна. Уйдаад нэг жоохон яг манай аав журмааш. Манай хоёроос нэг тэгээд энэ штэ. Уйдсандаа нэг нэгэ жоохон өддөг те. Тиймэрхүү маргаан бол байдаг гэсэн байлаа. Одоо тэг жүжигч маань 50 гарцсан нөхөр нь бол аль хэдийн 70 гарцсан хүн байгаа шүү дээ. 70-ын дөрөвтэй хүн байна те. Тэгээд тийм учраас тэг хоёулаасаа ханыг нэгээ химлээл нэг тийм өөдсгийгээ л гэдэг байж байгаа бахна штэ. Дахиад уг нь хүүхдтэй олмоор олж одоо 50 гарцсан юм. Магадгүй 40 настай байсан бол би дахиад бол төрмөр л байна гэсэн мэлээ. 40-тэй дахиад төрнөө. Би ч одоо бүр шал арчих баха гэж боддог. Болно ш тэгж. Би одоо яг за тийм анхны төрөл шиг явдаг нэг төрөл тоолтын нөгөө хоорондын зайн жоохон ядрах нь бол ядардаг юм билээ. шал арчгал байх та. Тэгээд хацартаар давслаа штэ октод чинь. Манай ээж ер нь жоохон сүулт төрсөн. Тэгээ би яг тухайн үед чинь том болсон байсан учраас тэгэл нийлээ. Тэгэл намайг ямар санд хоёр дахь ээж гэдэг. Тэр чинь Жангум ярьж байгаа юм дээр ярьж байгаа юм чинь тэр чигээр үргэлжлүүл ярьж байгаа. За Жангумын охин алдартан болох хүсэлтэй байгаа гинэ. За түүний охиныг бяцхан Ионе гэж хочилдог. Яа тэр ээжтэйгээ маш адилхан. Тэгээд одоо бол энэ соноо урлагийн дунд сургуульд элсэн ороод суралцж байгаа. Тэгээ бүр дуулаачаар сурдаг хүүхд гэж байна. Дуул маш дуртай. Гэхдээ охиныгоо бол манайх нэг гоё бол яг зүгээр дайжгүй. Гэхдээ бүр ингээд айхтар тийм гоё мой дуулдаг бол биш ээ. Тэгэд өөрөө дуртай зүйлд нь л ингээд явуулж байгаа гэсэн мэлээ. Тэгэд охин нь зураг авах дуртай, алдартан болохоос хүсэлтэй юм байна. Тэгээд сургууль руугаа явхаасаа явхдаа одоо ээжийнхээ өмсөн цунрыг бас ингэж шалгадаг энэ дээрээс нь доош хараад сургууль руу хамт явхаар л тий. Тэгээ ингэж хувцалж болохгүй өөр хувцсан руу өмсч гэдэг юм ингээ зөвлөдөг насан дээр ярьсан. Тэгээ сургууль дээр нь ямар нэгэн өдөрлөг хуралч юм болох юм байл ээжтэй за та ингээ сайхан гоё аятаа ахаа алдартан шиг хувцалж ирээрэй гэдэг ингээ хэлдэг. Тэгэхээр нөгөө хүүхдээ бодоод хуралч юм уу эцгийн хуралд ингээ явхаар бол өдөрлөгт явхдаа үсчин орж бас үс мүсээ янзлуулж байгаа явдаг гэж бэлддэг байна шүү дээ. Тэгээ угаасаа хүн болгон ээжийг мэддэг шүү дээ. Ионе ээж үш шиг тийм мэддэг учраас хүмүүсийг хүлээл байдаг байна. Тэгээ ээжигээ зайлуул гоё харагдуулж байгаа л хэлдэг.
За харин жүжигчний маань хувьд охиноосоо эсрэгээрээ багтаа хичимхий дотгошоогоо хүүхэд байсан гин. Тэгээд сүүл жүжигчин болсон гин найзууд нь сонсоод бүр өөрөөсөө итгээгүй чи яахаараа жүжиглэдэг юм бэ? Чи чиг дотгошоогоо хүүхэд байсан шүү дээ гин. Тэгээд яагаад гэхээр бага ингээд байхдаа ингээд багш нар дуудалж за чи тэрийг уншин энэ төр гэл ном уншуулдаг шүү те. Тэгэхэд бүр ингээд ичээд сандраад бүр үгээж хэлж чадахгүй ингээд бүр гацаж ярьдаг байсан гинэ. Тэр тийм дотгошоогоо байсан. Тэгээд яг жүжигчин болсон өөрт нь нэг давуу тал нь юу гэхээр ийм дотгошоогоо хүн чинь бас л нэг юм гаргамаар зүйлс байдаг шүү дээ те. Баян ингээд бачуураад байгаад байж болохгүй. Тэрийгэ жүжиглэлтээрээ те. Одоо ууртаа муухай дүр байдаг ч гэдэм эсвэл их ярьдаг ч гэдэм үү те. Тэргээрээ ингээд жүжиглэлтээрээ гаргадаг гэсэн бэл. Давуу талаа ашиглаж штэ тийм ээ. Ааха. За тэгвэл ээжийнхээ хараас алдардан болж гарч ирж эхэлж байгаа. Магадгүй л юмшгүй л эсвэл дуулчин ч юм уу те эсвэл жүжигчин ер нь өөрөө алдарсан болох дуртай. Тэгээ гэр бүлэрээ өмнө нэг юм нэвтрүүлэлт оролцож ирсэн. Янгийн жүжигчин ч өөр айгу нууцлаг штэ. Та бас яг солонгосоор ярьж байгаа сонсох юм бол би ч удаа тэгэл маш л олон хүмүүст солонгос хүмүүстэй таарж илаа штэ. Тэр дундаас хамгийн юм эрхэмсэг ярьдаг янгийн жүжигчин байхгүй. Яриаг нь сонсохоор ингээ өөр юм мэдлэг ингээ цэгсуумар санагдахаар нэг тиймэрхүү яриатай юм хүн байдаг. Тэгээд өмнө нь хоёр их хүүхдээ тэгээд нөхөртөө хам нэвтрүүлэлт орж исэн юм байна. Өөрөө за алийн болгоо ингэж явах дээ тий бас нэг юм чөлөөтэй юм нэвтрүүлэлт ороод өгöd орсон чинь үзэгчд юу гэж хүмжилсэн бэ гэхээр энэ зайлал мөнгө төөрөхгүй болцсон юм байна тий. Ямар хэцүү юм. Хоёр хүүхдээ хүртэл нөхрөө хүртэл харуулж ин гэдэг чинь энэ маань зайлал бүр ядарчиж зайлал бүр баахан шүүмжилсэн тухаас ярьсан байлаа. Гэхдээ энэ хүн ч одоо нөхөр нь өөрөө бас нэлээ хөрөнгөд одоо бас нэгэн компани захирал хүн шүү дээ тий. Тэгэхээр тэр мөнгө төгрөгөөр бол дутагдахааргүй. Тэгээ дээрэс нь амьдрдаг хаус нь хүртэл бүр үнэхээр гоё дээд зэрэглэн тансаг юм байлаа. Би бас харж байсан. Очиж нөгөө нэг багийнхаа очиад гэрлүү нэгнээс нь ороход нь хинээс нь ахуулаад танилцсан. Тэрийг гэхдээ одоо солилцсон баха. Бүр бол өөр газар. Тийм өөр газар руу нууцсан бах. Тэгээд нүүсэн ч гэсэндээ дахиад дээд зэрэглэн хаустал амьдарч байгаа юм л да. Тэгэхээр тэггүй амьтан санаа зовоогоод авах тийм мөнгө төгрөггүй бол болоогүй л байх л та. Энэ нэг юм жоохон нууцлаг имижтэй байсан хүн чинь гинтгэл манай энэ хоёр хүүхэд чинь гэлээ. Нөхөр нь байна гэлээ. Энэ маань л дампуурч байгаа юм байна даа л гэж бодсон юм шиг. Тэ амьдралын дамраараа гэж бодож тээ тийм. Нэг одоо аамын их чи 40 наснд шууд хоёр хүүхэдтэй болгож ангуумын дор орж амьдрын гэж юу байсан юм. Гэтэ одоо нэрээ яг төрөөл хоёр их юм хэрэг гарчвал амар гэж бодсон шүү дээ. Тэгээ нэг нэгээр нь хараасна гэдэг чи бас л чанга сонсогдсон. Томууд гэхдээ тусалт юм аа. Би бол тэгэл ээлжтэй туслаад явцсан шүү дээ. Хоёр охинтой хүн байна тийм. Амын эрдэнэ тэгнэ. Эмнэлэгт нэг хүн төржсэн 50 гарч яваа гэд хэлжсэн. Охиноо төрүүлж яваа гэд бодсон чи өөрөө төржсэн. Охиноо төрүүлж байгаа юм болоо гэж бодсон гинэ. Тэгсэн чи өөрөө төржсэн гинэ. 50 гарсан ч гэсэн төрж. Гэтэ юу юм бэ лээ? Нас явах тусмаа жоохон эрсдэл их болоо авчихсан юм лээ. Одоо амь нас яригдана гэсэн үг шүү дээ. Тэрнээс шууд юу гэдэг нас өндөр гараад төрөхгүй байж болохгүй болохоо тийм бол байхгүй шүү дээ. Хизээл бол хизээл төрж болно. Тэр энэхэгт чи үйл 80 маягаар чад төрөөд илүү яагаад вэ? Олон тэр эрсдэл ямар байхаа гэдгийг л сайн хяналтанд л явах хэрэгтэй юм байна. Тийм насны хоор үед яг үнэ. Тэр амь насны л эрсдэл нь тооцогдох бах та их уургийн тийм ээ. За ойлоо хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлье. Хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери ГАД-ПРО 7-1-ыг танилцуулъя. Тэгэхээр дархлаагаа дэмжих ходоод гэдэсийн асуудалтай, өтгөн хаттай, гэд самархан хямар шамархан гүйлгдэг антибиотик хэрэглэхэд 12-с дээш насныхан хэрэглэх ёстой ахнэ. За тэгээд антибиотик хэрэглээний үед хэрэглэн антибиотикоос хамааран үүсэх мөөгөнцөр зэрэг сэргийлэх юм байна. Өтгөн хаталтай бол хэрэглэх нь за гүйлгэд суулгадаг бол дархлаа сэргээх зорилгоор за тэгээд пробиотик гэдэг нэг юу гэдэг чинь хоол гэж бас ойлгож болно. Тэгээд симбиотик найрлагатай гэсэн мэлээ. Тэгэхээр үйлчлэг нь арай илүү байдаг гэж байна л та. За бид гэхдээ бол нарийн юуг нь бол сайн хэлж мэдэхгүй л байгаа юм. За тэгээд Солонгос улсын Devon компани бүтээгдэхүүн аль биесны эрхтэйгээр оруулж ирдэг юм байгаа. Тэгээд патентлагдсан 4 давхар технологитой, тааламжтай, амттай нэг юм гашуун муухай амттай байгаад харж байгаа идэж байгаад хэцүү байгаад байдаг шүү дээ. За ГАД-ПРО 7-н 3 омгийн 14-ийн зүйлийн дархлаа дэмжих 24 тэрбум ашигтай бактери агуулсан. Энэ нь 4 давхар бүрхүүлтэй үгээрээ патентлагдсан юм байлээ. За тэгээд ашигтай бактери ч агаар задраад тоон цөөрдөг, иннээс сэргийлдэг гэж байгаа. Дээрээс нь ашигтай бактери нягт байдлыг хадгалж өгдөг байна. Агаарын урсгал болон чиг буюу шүлсэнд цөөрдөг. Иннээс нь сэргийлдэг байх нь ходоодны хүчил болон цусны давсанд уусгаас сэргийлдэг. Ингэснээр бүрэн тоош ирэхээр хүүхдийн биед үйлчлэх маш том давуу тал болдог байх нэ. Тэгээ хаанаас авах юм гэхээр бүх хэмээн сонгоод оролдолтолгдож байгаа учраас хаанаас л хаанаас авах боломжтой байх нь. Баярлалаа хамтран ажилласан хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери ГАД-ПРО 7-ын плюс хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээлэл өргөе. За дараагийн мэдээлэл нь
Бас сонирхолтой. Яасан гэдгсэн чинь сарын 1 сая долларын одоо орлого олох бизнес чамд өгөө гэсэн чинь тэрнээсээ саналаас нь татгалцсан нэг хүүгийн тухай буюу алдартны хүү байгаа юм л та. За 50 центийг бид нар мэдэх бах тий. 50 цент бол түүний ууган хүү Маркес Джексон нарын хоорондын хүүхдийн тэтгэмжтэй холбоотой маргаан айл 2007 оноос эхэлсэн одоо хүртэл өргөжлөө явж байгаа юм байна. За тухайн үед нь Маркесийн ээж Шинаква Томпкинс болохоор сар бүр 25 мянган долларын тэтгэмжийг хангалтдаггүй. Энд чинь хүрэхгүй байна гэж шүүхэд хандсан байдаг. За ингээд 2008 онд болохоор 50 цент болон Шинаква нарын харилцаа бүрэн тасарснаар Маркесийн асрамжийг ээж нь авсан. Ээж дөрмөлдөөсөн буюу ээж нь хүүгээ авсан байдаг. За ингэнгүүт нь хэдэн өрөг өгсөн гэхээр 50 цент сар бүр 6700 долларын тэтгэмж төлөхөөр болсон байдаг. Энэ тэтгэмжийг болохоор Маркез 18 нас хүртлээр үргэлжлээд ингэ явж байсан буюу аваад ингэ явж байсан гэсэн. Нийтдээ бол 1.3 сая гаруй доллар болсон гэж өөрөөс үлд мэдгдсэн бэлээ гэж үгсээр хагаад. За ингээ 2022 оны 10 сард болохоор Маркез Джексон олон нийтийн сүлжээнд 6700 долларын тэтгэмжийг Нью-Йорк хотод амьдрахад нь хангалтгүй өгсөн. Энэ ч хүрэхгүй байна гэж үзсэн. Тэгээ Аавтайгаа 24 цагийг хамт өнгөрүүлэхийн тулд энэ мөнгийг төлөх санал бас тавьсан байт юм байна. Харин 50 центийн саналыг шоолон хариу өгөө тэдний харилцаа улам муудсан буюу ер нь хүүгийн хувьд бол Аавтайгаа л ойр дотн байх гэдэг юмрхүү байдалтай юм билээ. Тэгээд энэ хоёрын харилцаа бүр ингээд тонч чонол болцсон яваад байна л та. Ингээ 2023 оны 6 сард Маркесийн ээж Шинаква Томпкинс болохоор 50 центийг насан туршдаа түүнийг тэтгэх амлалт өгсөн гэж хэлээд за тэгээд 50 сая долларын хэмжлэл гаргасан. Гэхдээ шүүхийн нэг нь бол хэрэгсэхгүй болгоод буюу шүүхтэлцээд бол амжилт олоогүй байдаг. За тэгээд Маркесийн хувьд болохоор Нью-Йорк хотод амьдарч байхдаа аавынхаа өгдөг байсан 6700. За зарим их сурвалжууд болохоор 10800 гэж хэлээ шүү. Сарын тэтгэмжийг хангалтгүй гэж үзээд энэ талаараа олон нийтийн сүлжээнд өөр үзэл бодлоо бүр илэрхийлсэн юм байлээ. За энэ мөнгө нь болохоор Нью-Йорк хотод амьдрахад хүрэлцэхгүй. Тэгээд аавтайгаа 24 цагийг хамт өнгөрүүлэхийн тулд би танд 6700 долларыг чинь өгье. Та надад 24 цаг ингээ хамт байгаа ч ихтэй 50 центэл энэ саналыг нь хүлээж аваагүй. Дээрээс нь шоолоод ингээ өнгөрүүлсэн байдаг. За тэгээд хүүгээ болохоор 50 центийн бол ажил хийх шаардлагагүй гэж үздэг юм байна гэж шүүмжлээ. Түүний эрх мэдлэлтэй юм хандлагыг нь буруутгасан буюу хүүгээ ер нь нэг ажил хий одоо тэжээлгээд ингээ байгаад амиаргүй байна л гэдэг тийм байлээ л дээ. За тэгээд хүүдээ сарын 1 сая долларын орлого олох бизнесийн боломжтой юм санал тийм ээ тавьсан ч гэсэндээ хүн хүлээж аваагүй. Бэн үгүй гэдгсэн. 6700 ч одоо 20 хэдэн сая төгрөг байх. Сар тий. Сарын 20 хэдэн сая төгрөгөөр амьдрч чадахгүй гинэ. Хүрхгүй байна гэсэн Нью-Йорк хотод бол амьдрахгүй. Айгу бага мөнгө гэж шүү эдний хувьд бол. За тэгээд дээрэс нь одоо би чамд тэгвэл сарын 1 сая долларын тийм ээ ашиг олох бизнес хий. Ингээд бизнес чам босгоод өгье гэсэн чинь хүн л хүлээж аваагүй лээ. За тэгээд хүүгийн хувьд бол Аавтайгаа одоо харилцаагаа сэргийгийг хүсэж байгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн ч гэсэн те 50 центийн салыг бас хүлээж аваагүй. Тэгэхээр энэ хооронд басны бидний мэдэхгүй асар том маргаан яваад байгаа юм болоо та гэж бодсон. Тэгээд хүүгийн олон нийтийн сүлжээнд өөрийнх нь эсрэг байр суурь илэрхийлсэ гэж үздэг юм байлээ. За тэгээд 50 цент бол одоо хүүгийнхээ ээжтэй олон жилийн турш маргаантай байгаа. Тэгээд эхнэрийнх нь хувьд бол 50 центийг насан туршдаа түүний тэтгэх амлалт өгсөн гэж хэлээд байдаг л да. Тэгээд 50 сая долларын хэмжил гаргасан ч гэсэн шүүх бол мэдээж хэрэгсэхгүй болгоцсон ингэ явж байгаа. Харин хоёр дахь хүү саяар болохоор ээжигээ болохоор Дафни Жог хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан эргээр гүтгэлгийн хэмжил гаргасан ч гэсэндээ энэ хэмжлийг буцаан бас татсан байт юм байна. За 2025 оны байдлаар энэ нь одоо бүр хурцтаад бүр үргэлжлээд ингэ явж байгаа гэсэн үг. За ууган үүтэйгээ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой маргаан одоо хүртэл үргэлжлэлээр ингэ явж байгаа. За Маркесийн хувьд бол одоо 27 нас хүрсэн. Гэхдээ ааваасаа сар бүр 10,800 долларын тэтгэмж авч байгаа гэдэг мэдээлэл яваад байна. 18 нас хүртэл өнгөх ёстой. Гэтэл энэ залууч өөрөө 27 нас хүрчээд байна. Гэтэл сар бүр авдаг мөнгө авсаар л байгаа. За тэгээд дээрээс нь мөнгө хангалтгүй гэж үздсээр байгаа. Аавтайгаа харилцаагаа сэргийхээ үтсэн ч гэсэндээ аав нь бол ерөөсөө хүсэлтийг нь хүлээж авахгүй. Тэгээд хүүдээ ажил хийж гисэн чинь нөгөө саналыг хүлээж авахгүй хоорондоо харилцаа нь улам муудчихал ингээд яваад байгаа юм байна л да. Тэгээд олон нийтийн сүлжээгээр ирсэн мэдээлэлүүд араасаа явж илээ. Тэдний харилцаа олон жилийн туршид бол маш хүнд байдалд орсон. Тэгээд одоогор бол ажиглаж байгаагаар нэг тийм сайжрах шинж тэмдэг бол харагдахгүй л байна. Гэхдээ ийм их мөнгө тэтгэмж болгоод одоо 27 таг лөө. Тэгвч одоо 27 түн ч одоо ажил хөдөлмөр хийхгүй бол яах вэ? Хиймэргүй л байна гинэ. Тэгээ аав нь бэлэн бизнес санал боллоо шүү дээ. Би ч сарын 1 сая долларын ашиг олдог бизнес ингээд өгдөг гэсэн чи үгүй гэдгийгсэн. Тэгээ аавтайгаа дотносмоор байгаа гэсэн үү те?
Тэгээ мөнгө л авах байлгүй. Харин тийм л Би хөвчл бодоод яагаад 10,800 доллар гэдэг чинь их мөнгө үстэй. Тийм шүү дээ, их 27 настай залууд өөртөө ажил хийхгүй нэг гэдэг чинь бас. сони ер нь тэгэл аавынхаа хөрөнгөөр л сайхан ажил хийхгүй л амьдрал гэж бодсон юм байна л. Тэнгүүд аав нь тэрийг зөвшөөрөхгүй чи ажил хөдөлмөр хий. Би чамд насаар чинь тэжээхгүй. Тиймэрхүү л байдалтай удаа маань. Тэнгүүд яг ээж нь бас нэг тийм яриад байхгүй. Чи насан туршдаа тэжээх ёстой гэж үзээд яг шүүхтний хэмжлэл гаргасан ч гэсэн энийг ч төрөхгүй л хоцорсон л тоо эцсүүлд нь. Эхнэрээ тэжээх алга байхгүй шүү. Тэгээ хүүхдүүдэд бол тэтгэх хэмжээ нь 18 нас хүртэл нүүгүн. Гэтэл хүүгийн хувьд бол 27 хүрчлээ. Аль хэдий. Тэгээ сони л юмчд ажил хөдөлмөр хийх хэрэгтэй байна. Харин тийм те. Би бол өстой нэрээ үнэхэр юмсэн бол тэр бизнесийг аваач юм хийгээд тэг өөрийнхөө юугаар амьдрмаар гэж бодсон шүү. Тэгээ дээрээс нь тэр өгж байгаа мөнгө ч гэсэн хангалттай шүү дээ. Тэргээр бол юу хүснээ цуглуулад хийж болохоор л шүү дээ. Харин тийм ээ. Тэгээд энэ чинь амьдралын зардалд нь хүрэлцэхгүй байна л гэдэг. Би сая тэр 6700 $10 ер нь бол хүрэлцэх талаар нь харж үзлээ л дээ. Нью-Йоркт гэсэн шүү дээ. Нью-Йоркт бүр айхтар лакшери амьдралтай бушил бол ер нь бол хангалттай хүрэхээр байна. Хитрхийх мөнгөө цацдаг хүнд бол яг багдчих магадгүй юм л та. Тэрнээс биш зүгээр очоод тэ одоо амьдраад байр хоол унд бол нэг сарын дотор бол маш хангалттай мөнгө гэж гарч. Их мөнгө. Тэгээд дээрээс нь юу юм бол одоо алдартай хүүхд хэрэглээ өндөр байдаг юм болов. Магадгүй их брэнд юм аваад тэ үнэтэй машин дэрэг авдаг бол багдчих болохоор. Тэгвэл бол хүрх хэрэг бол болчиход байгаа юм л та. За баярлаа. Дараагийн мэдээлэлээ хүрэхгүй болох уу гэхгүй. Цаг төгсөн байна тий. Хавдрын мэдээлэл шүү дээ тийм ээ. За урагч өндөр. За алдартай жүжигчин залуу хорт хавдар туссан байна. Чи хөөрхөн хайрын бороо гэх мэт драма дүр бүтээжсэн жүжигчин Жангин Сог 2023 оны 10 сард өөрийгөө Бомбай булчирхай хорт хавдар туссан гэдгийг мэдсэн байна. Тэгээ тухайн үед их завгүй ажилтай байсан учраас хүмүүс энэ талаараа мэдээлэлгүй ажиллаа ирүүлжлүүлээд хийсэн. За тэгээ өвчнөхийн талаар жүжигчний гэр бүлийнхэн зөвхөн мэдчихсэн. Тэгээ өөрөөс нь гадна дөөрхөн гэвэл гэр бүлийнхэн лээсэн. Тэгээд бусдад бас нэг мэдэгдэй гэж бодоагүй юм байна л да. Тийм өрөвдүүлэл би ингээд тэгээд ингэж тайлбархах хүсээгүй. За ингээд эмчтэйгээ зөвлөлдөж хагаад 2025 оны 5 сард гүдээ 2024 оны 5 сард хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанд орохоос өмнө бүх ажлаа зохицуулаад эрүүл мэндэд төлөвлөхөн анхаарсан. Тэгээд хагалгаа нийт 6 цаг үргэлжлээд амжилттай дууссан юм байна. За тэгээд түүнийг өвчин туссан талаарх мэдээлэл сүүлд хагалгаанд орснохон дараа гарсан юм байна. Тэгээд энэ хүн ч өөр Японд бас нэлээд алдартай ч тийм солонгостой ч гэсэн алдартай хүн. Тэгээд Японд байдаг найз нөхдүүд нь ч гэсэн нэлээд шокийн байдалд орсон буюу нөгөө мэдэнэс найзхаа одоо хэмжлээгүй юм биш. Мэдсэн тэгээд нэлээд гайхаад найз нөхдүүд нь баг өглөөс галзууслаад тавьж бөөнөр мэдээ гарсны дараа залгацгаасан. Тэгээд Жангин Сог жүжигчин ч гэсэндээ зочирцсныг нь аль болох тайвшруулаад өнгөрсөн юм байна. За тэгээд жүжигчин залуугийн хувьд гэрлэг насаа ч гэсэндээ өөрчилсөн. Буюу бодлоо өөрчилсөн магны уг нь 30 40 хүрэхээс өмнө хүнтэй сууя гэж бодож исэн. Одоо бол 37 настай шүү дээ. 40 хүрэхээс өмнө хүнтэй суугаад бүр хүүхдтэй болоо гэж бодож исэн бол одоо энэ бодол нь өөрчлөгдөө 40 гараад л ер нь хүнтэй сууя гэж бодож байгаа юм байна. Гэхдээ бүр дэлгэрэнгүй ярьсан нэвтрүүлэг нь 4 сарын 27-ны өдөр цацагдах юм байна. Тэгээд энэ трейлер дээрээ л тавьчихсан байдлаар би ер нь гэрлэлтэд жоохон хойшлуулах бодолтой байгаа гэсэн мэт. Эрүүл мэндийн тал дээр бол одоо яг нөө дэглэмээ бариад тэ хаалганы дараах дэглэмүүдээ бариад эрүүл мэндэд төлөхөө анхаарч байгаа гэсэн байна. Яг энэ жүжигчний хувьд 2023 оноос хойш гэдэг чинь сүүлийн үед ч гэсэн маш идэвхтэй урлагтаа ингээд олон төрлийн контент нэвтрүүлэг өөрөө YouTube хуудастай шүү дээ ороод ингээд өвдсөн гэдгийг нь бол өөртөө хүн ерөөсөө анзаараагүй юм шиг л. Тэгээ би дээр нэг танилцуулж хат гэжсэн найз нөхдөг цөөхөн тэгээ нөгөө өөрийнх нь зан характер жоохон өрмөц хүн байхгүй. Тэгэхээр тэрнээсээ болдго юм уу өөрөө ч ихсэрчлээ. Яг энийг одоо сэтгэлээ доторхоо нээгээд ярих хүн жоохон цөөхөнтэй. Өвдлөө гэхэд үнэхээр энэ доторх яриа штэ те би ингээд ийм хэцүү байна гэд тийм хүн жоохон цөөхөн байд юм шиг л. Тийм байна. Гэтэ таваа гараад ирчээ. Тийм ээ. Одоо би тэнхрүүлэх дээр л анхаарах юм байна та. Яг л нэг юм хэлэхгүй л төрлөө юм байна те. Юу ч болсон магадгүй хүндрээд өнгөрсөн бол сүүлд нь сонсох юм. Тийм мэдээгээр найзууд нь бол мэдээг нь мэдчихсэн гэсэн үг шүү мэдэж авсан. Тийм байна. За баярлаа. Энд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Цанцаамын хариуцлагачаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар таныг сонсож байна. Интермед эмнэлэг мөн хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери ГАТ Про 7 нэмэх пласайлаа. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлгээ хүлээн аван сонсоорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.